харж маа юу? Би чамайг дуудуулсан юм. За суу. Чи одоо хаана байна? Би одоохондоо бодоо ахынд байх уу та. Тэр чинь зөв. Моёж маань хангайгт ганцаараа үлдсэн. Хань бараа болох хүнгүй. Эдэж байна. Гэхдээ одоохондоо ахын данdur байцнах хэрэгтэй. Үгүй. Би тагмитийнхаа төлөө. Би ч тагмитийн төлөө явж байна. Тагмит руу бууцсан хүн чиний эргэн хөрөөж бууцсан, ардын ховсгол рууч бууцсан. Тэгэхээр тэр хүнийг бид олох ёстой. Олсон шүү дээ. Буугийн ч гэсэн моднаас олсон. Би ч бас тэгж бодож байсан. Тэгсэн чинь хэргийн учир бууцсан хүн буу хоёртаа биш байна. Жинхэнэ тэр хүний цаана байцны эзтийн олоо гэдгийг жанжнаас сануулсан. Чи ойлгож байна уу? Тэр баригдсан хүн мэдж байгаа шүү дээ. Тэр чинь шархаан даасангүй. Дамирангуй. Би тэгэхээр чи бидэнд туслах ёстой. Байна уу? 23. Чи нөгөө бүртгэж байгаа хэргийнхээ бичиг баримтыг аваад ирээч. Тэ. Тог мэдээ. Өг. Тэрнийг би мэдээв. Жанжин хөдөө явсан шүү дээ. Тэ. За ирэхээр дахиад нэг ярив. Хей. Ода. Хей. Чин. Ра. Захиухэ тэгээд жанжи ирсэн биш би тэрнийг байхан дээ. Цэрэг нэг бүр цалин ингэж 2 ламан өгөх юм байх. Хоол хүнс утас хунар бүгдийг харж үзэх юм байхаа. Гомбат өөрөө хожир боломж байж. Хатуу хэцүү юм их үзсөхөө. Тэгэхээр цэрэг хүний зовлон сайн мэднэ. Бас тэгээд хязгаар нутагт сууж байгаа цэргүүдийн ар гэрийн захиа занаа харилцааг яаж барьж явах талаар хүрээж очсон хойноо засгийн газар илтгэд оруулах гэж байна. Болж. Ганц болж байгаа нэр. Цэргийн ад хугацаатай болсон хойно нэг л мэдхэд гэртээ харих болцсон байна. Шгүй та нараар халуун хэлээр санаа амарлаа. Ер нь манайханд олон захиа ирсэн баха. Одоо хүн болгон шихуу захиа авч ирсэн. За яамаа. Гэмэн хачи юм байх юм. Яа. Нөгөө хүн чинь энэ далдаад хоол идэж байна. Жанжин бас энэгээ анман ярилцж байна. Их чухал юм ярилцж байгаа бололтой. Энэ хүн бит хоёрыг муудаж байгаа юм биш үү гад. Төгөж яана. Тэгнэ тэр. Барьж яваад бомгаа тасрахад биевинээ хараад жоомулдаад байсан юм. Энэ өвөж жирийн өвгөн биш байсан. Ил даваад ирэхээр би буудчих шахсан шүү бурхан минь. Өөрөөхөө идэх шахчилтэй. Жанжинтай ингэж удаан ярилцах нь бодоход цаанаа л нэг алдуул хөөсөн хүн биш байсан юм аа. Лавуулж явах халда. Одоо сайн хааж өгөө. Дараа хэрэг болно шүү. Чимээг хараад ирлээ. Та түрүүлээд хот орж бай. Би удахгүй очино. Манай нөхөд таныг юу сандах вэ? Та тэдэнтэй уулзаж ажил явдлаа ярилцаж бай. За баяртай. Баяртай. Энэ Владивосток. Яг намхан далай иргэдээ. Харав уу? Харлаа. Манай Орос нөхөд энэ хүртэл нутгаан жилэрч хөл байна. Сайн дэвшиж юу? Одоо харин энэ мөгдөн хавар нүцгэн шалдан цагаантнууд тун их байна гинэ. Тэд одоохондоо сэхэх болоогүй. Тэрнээс гадна Жанзоолин гэж нэг төрөнгийн генерал гараад байгаа. Жанзоолин наашаа дайрч чадахгүй. Цаашаа харж байл да. Ард талд нь их юм болж байна хэвшивтэй. Тийм гэлээ. Гэхдээ юм яаж мэдэх вэ? Гүндүүлэх гэвэл яа? Тийм ээ. Сэрэмж хэрэгтэй. Та нарын хязгаарыг бүхэлд нь хариуцах боллоо шүү. Мэдлээ. Одоохондоо хүч хүрэлцээтэй. Тийм ээ, хүрэлцээтэй. Өвгөний өнөөдрийн авчирсан мэдээгээр бол урдаас шууд дайрах аюул хэвээрэл байна. Байдалч тиймэрхүү төлөвтэй байгаа.
дайсан элдвэр үзнэ гэх би. Тэд ямраарч үзлээ гэсэн таарсан хариуг нь өгч болох байлгүй. Тийм ээ, бол. Та нар өнжөөд явахгүй те. Энэ сүрхий хадгаа гэдэг нь Нэгэн тэндэрснийх аав ээжийн нутгаар орж янжмаагаа амьтах дүүтэй танилцуулъя гэж бодогдоод ирлээ. Сайн сууж байгаарай. сайн замдаа сайн явцгаагаарай. Аав ээжийн нутаг энтэй. Би эднийг хараач боодох юмсан. Өдний дээр дэмий туранхаа. Чигээр яваад байх уу? Үгүй. Цаад götлийн чин нарда лувсан байх би. Ороод гахгүй бол насаараа гомдож мэдэх хүн байгаа юм. Хүү мөн шивдээ. Хин бэ? Мөн bay шүү. Лувсангүй амархан сайн уу? Амар хаяаж юм бос. Болгож хайл. Наадахын ёсаалтж юм. Зүгээр яадаа гэж. Пагамгүй амархан сайн уу? Миндээ амар сайн уу? За. Амархан сайн уу? Амархан сайн уу? Амар сайн уу? Амар байна уу? Бид айл сахалт байсан бол ёстргээд яах вэ? Уучнараад бай. Яаж босход дээ? Улс амтын чамайгыг чинь шүү. Таныг чинь богд эзэн тинээсээ том хүн болсон гэцгий. Бид цөмөрөн тийм болсон шүү дээ. За хүн марич. За. Энэ нэг чичаан гэдэг юм уу? Моо. Тийм үү. Яаха. Энэ юу ямар ухаанаар явдаг байна та? Ансан хөр дээр хөдөлж байгаа маа үгэнгаа. Тосоо сая хийгээд болох юм тэр. Өөхөн тосоо, шар тосоо. Өөхөн тос биш, шар тос биш. Газрын тосоо. Газрын тосээ. Тийм ээ, газрын тос. Газрын тос. Манай энд бол турж өгөх нь авна да. Ягаад? Манай энэ чи шороноос ус чарахгүй. Нэг цаа өгч. За. Гүйр. Газрын тосоор болдгоо. Замбуу төв их юм болох дээр тоосгоор шороотой газар бас байдаг байх юм. Үүн замхан буцаж цайтай. Завтаа бол аваа яриад өгөө. Аваа. Өчтгөө. Хэрэггүй. Айнс майс нь хөдлөөд явдаг дэвхэрдэг ч юм уу. Бөм. Хүүч нь орос газар явж юм үзэж нүд тайсан. Бидний чадaltaй тэнхээтэй хүн гэвэл бишгүй л байна. Харин бацсаг шиг бичиг номтой чадaltaй хүн гэвэл ховор байна. Тэгээд л бид хүрээнд ажиллаулъя гэж байгаа юм л та. Ажил авдамт чинь нэмэртэй юм болов яах вэ? Та тэнд байлгахаас бид яах вэ? Болоод байна. Чөлөөгөр ирүүл болно шүү. Одоо ч цаг тайван болжээ. Мөнхөө маань хүрээнд ирсэн хойно болох нь тэр. Үрж байхтайгаа хамт байж л байг. Энд ирэхээр ноёдын гар хурууны үзүүс зарагдаад амар заяа үзэх биш. Газар үзэж хүн таньжил явг. Ноёд гэснээс засгийн газрын шийдвэрээр хэтэрхий харгас хэрцгийг нь халд сольж байгаа юм. Яахан та нар л мэднэ. Зөв. Засаг шин тогтсон байдаг. Яах их бол гэж бид нар ярилцдаг юм. Шин төр маань та бидний төр. Их сайхан хэрэгээ. Энэ ноёдуудныг л хачин бочхоод л байгаа юм л да. Нэгэн тэн дэрснийх ёст вест бараалхнаа. Орлоггүй яах вэ? Үгүй ёст вест ч одоохондоо гайж буруу аашлаагүй л бай.
Угийн хаширч хүн, залтэйч хүн. Юмна ивих олно л доо. Залин ихтэй байвал хал сольж болох юм шүү. Удахгүй төлөөний төшмөл ирж ардын хурал байгуул. Дуусаа. Нэр нь хэн блэ? Гүнчин Гүнчин. Хэдэн настай вэ? 4 те. Сургуульд орох уу? Юу? Сургуульд орно. Чамд бичиг ном заана. Тэгээд чи том болоод ийм чийчэн суугаад аав ээж дээрээ нь мөн сайхнаа да. За, минь цааваа. Эрхэм ноёдоо. Байдал та бүхэн тодорхой. Гадаад Монголын хойд хэсэгт генерал Суухын бүлэг сүнссэн. Баруун талд ч гэсэн Бакичийн хэсэг. Хөрхи. Орос. Агуу их Орос юм болох гэж. Их актын явдлыг сондрохоор бас тань шиг дуу алдам аруулдаг. Хөрхи. Агуу их хятад. Ноёдууд минь маргах хэрэггүй. Гадаад Монголын талаар бидчихсэн сэтгэл их төгшиж байна. Танай хөгшин Европ хувьсгал идэгдэж гүйцлээ. Хувьсгал гэдэг бол хурц, халдвартай өвчин. Бид Европыг аврахын тулд Азийг урьдчилан сэргийлэх хэрэгтэй. Монгол гэдэг чинь Аз. Тэгтээ их том нут. Тийм ээ. Гадаад Монгол танай Оростой хил залгадаг улс. Энэ улсыг улааны эсрэг байлгах нь чухал. Тэгвэл одоо л хөдөлмөр байна. Энд Атман Семенов байгаа. Та хүний гараар могоо барих гэж явахгүй юм. Та нар нутгаа, улсаа, улаантанд алдсан. Бид өнөө хэр алдаагүй шүү. Гадаад Монгол танайхантай ч хэл залгадаг. Хэрвээ тэр улс улаан болчихвол танайх ч гэсэн өрөөсөн бөөрнөөс нь ягарч эхлэв. Ноёд минь маргах хэрэггүй. Харин аргаа сайн бодъё. Ер нь өөрөөр үзэх хэрэгтэй. Тэр ч үгсүг. Дотроос нь өөрсдийн гараар бидэнд байгаа ултай мэдээгээр гадаад Монголын өдөрдөгчдийн бодлого нэгэн мөр биш байх. Жишээлбэл Сүхбаатар зөвлөл засагтай холбоо тогтоосон байна. Гэтэл бодоо өөр бодолтой. Энэ хүн богдтой их дотн хүн. Бас тэгээд Дамбиж янзтай холбоотой. Дамбиж яхин болохыг та нар сайн мэднэ. Бодоо бүх тушаалаас ахуулсан. Та нар харин өөр хүнтэй бидэнд шууд харилцах хүн байхгүй гэвч та нар данзанг нэлээд оролдоод байгаа юм шүү. Цаадагч нь авахчтай хүн шүү. Тийм ч байж болох юм. Тэр дээгүр тушаалтай хүн гинлээ. Гэхдээ бүх юм лавшраагүй. Манай Миого хатан саявтар хүрээрүүж уулчлахаар явсан. Арихаар сайн байлаа шүү. Гочны өмнө ямар азтай байхыг ч өөрөө мэдэн штэ. Чийч нэг төрлөө арих. Дараа нь та битгий юм яриад байгаарэ. Хаанаас та энэ удаа шафаа байхгүй. Миний нэр Миако. Дэм буудлын эзэн Хойн. Миако татамар. Ишэм. Юу хайраач уу? Юм хайраач тайлангад байсан. Таныг хитрхи хаширлаад байныг дүгнсэн байдаг шүү. Миний хашир дутсан бол хайрыг тайлангаа таамарт биш. Номт шиг хамгаалахад тавих байсан. Номтыг баригдсан гэдэг дуус. Энэ тийм ажлын бүтэмж тантай холбоотой болсон. Тэгэхээр хамгаалах гэдэг маань онцгой хэлцэг хэлж байна. Яг тийм эрхэмдээцээ. Тэр ойлгомжтой. Дарга нь хэвээрээ амир. Сүрхийн хэнийг хаан тавихаа мэддэг юм.
тавих хааж мэднэ, авч хайх хааж мэднэ. Та бодоо гарахгүй юу? Бодоогийн хувьд бол та хаширлаад тавьдахгүй байдаг чинь зөв. Харин Данзангийн хувьд гэвэл тэр дээгүүр тушаалтай. Бас нөлөөтэй хүн. Бидэнд хэрэг болно шүү. Тэр хүнийг би найдвартай гэж боддог шүү. Зүйтэй. Уг нь зарлага маань орлогоноосоо хэтрэхгүй байвал сайн. Ямбад яахан зөвбай. Та хүүхд шиг сандар тавьдээд яах вэ? Эцэг нь цагаан дээлт гэж ёс мэдэхгүй бүд юм. Түүний үл базаагүй юм чи. Харж байж болохгүй юу? Төрүүлж бондогнохгүй шүү. Ардын засгийн албан томилолтоор зүг хязгаар эрих завшаан олдож, эцэг эхийн минь унсан газар угаасан ус тэнүүн жиргалт нутаг бушууны мэрэгэн захирагч Ёствэс таны хүндэтгэн өчүүхэн миний бие нүүр учран мэхийн залгаж мэнчлэхээр ирсэн хүслийг минь болгоо хажаамуу. Монгол улсыг шинээр мандуулсан их хүн танд эцэг дээдсийн ёсыг санаж энхэн зур саасан ад цагаан хадгаа барьна. Ёсыг хүндэтгэн хадгийг ч авъя. Бусад аймаг хушуудад сургуульдынхан байгуулж ихтэй байхад манай хушуу сүйдэд суудаг нь тун харамсалтай байна. Эрдэмтэй хүн манай төр хэрэгтэй. Та бүхний хушуу нутагтаа эрдэмийг түгэн хөгжүүлэхийн тулд сургуульдынхан байгуулж ихтэйсэ гэж энэнийг нэмэрлэн барья. За таны аймагаас хушуу нутагтаа сургуульдынхан байгуулахыг амлая. Хатаа холбоотой гэх гээд байна уу? Эцэг таны хүндэтгэн номтой гар мэж ажилладаг хүн. Одоо энэ ажиллахад их хэцүү байна. Айгуу таарч харж байгаа шүү. Та өөр хүн ирүүлэхээс байна. Тийм ээ. Сая Сүхбаатар хэлийн дагуу явсан. Тэр хүн зүгээр яваагүй мэдээж. Одоо хязээж хаашаач нэвтрэхэд хэцүү болсон шүү. Тэрнээс гадна бурхан болооч номтой. Танилхаас өмнө надад ингэж хэлдэг байсан. Данзан гişиг уянтай явах дуртай хүн гэж. Юнх хайрыг чичаан тэрэгний тухай эзэнд айлтгсан болов уу? Айлтгсан. Хэдийг л бол хэдийг бүтнэ гэж хэлээрэй. Тэр хүнд миний тухай яриад хэрэггүй үстэй. Харин өөр хэрэгтэй юм байвал өг. Хөгшөө ямар хоол идэх вэ? Чи өссөн байх чинь блэ? Дөнгөр гоё да? Нэрээ тийм ээ шүү. Бүр танигдах байж. Судрагчийн хүрээлэнд номын ярав үнтэй. Судрагчийн хүрээлэнд гинэ. Яагаад чамын үнээр хэлж байгаа? Тийм үү? Тэгвэл дөнгөрөөр бичиг заалах гэрийг харах нэ. Би энэ дөнгөр байгаас болоод цэрэгт орчихсан юм аа. Тэр жилийн хавар манай тэн дөнгөр зарим буух гэн мэрэгэн түргэн хэцүү гин гэдэг яриад харлаа. Тэгсэн бүр манай саахалтайханд буух юм гинэ. Би яах вэ? Саваагүй ант баахан ус дагуулаад очлоо. Дөнгөр гоч самбуугийнхны өвлжин навсганаж гарлаа. Тэгсэн чинь Эрдэнэвангийн бэлэг сайх бас нэг өндөр гуйл хүн хоёр хажуудаад ингэж буулаа. Тэгээд л тэнд цугларсан улстай юм яриад л байсан. Тэр өндөр гуйлыг нь хэмбэ? Сүхбаатар. Жанжиман зарингийн гадаа цугларсан улс дотроос эдгэрчүүдийн цаохор сэргэлтэлсүүлээд л байдаг. Маний хүн тэрийг мэддэг ба. Өөдөө. Харин тэгээд одоо болохоор өөрийгөө төр тэрэгтэй зайр ингэж ярьдаг юм гэнэ. Зүгээрэлтэй. Болооч. Яв ямар янз. Гүрж байна. Мөн дөө. Бас цагтай юм. Тийм бай.
Овоо сайн ажилтай, тайлган, шудраг хүн байсан. Сүүлдээ вие тоож, зан авир нь дийлэх аргагүй өвдөрсөн хүн. Юм болгон дээр жанжины нэрийг барьж, энтэр амтантай муудалцдаг болсон юм. Тийм бах. Ойрноос балгаад байна гэсэн үнэн байж л тээ. Уг нэг нутган гэв үү? Өөрөө л тэгж ярьдаг. Жанжин их сэд болдог. Гүржүү манай хороонд байсан. Зоригтой. Гэхдээ жаахан цагс. Чи яв. Тэр гүржээ бас очиж мөнгө нэг тэрнж юуч өгч болохгүй шүү. За. Хай гүржээ. Мөнгө авчирсан. Өнөөдөр амтсангаа маргааш. Дандаа маргааш. Яана гинэ? Чи муу навч надад итгэхгүй байна уу? Би гүржив байна. Чи мэдлээ? Би мэднэ. Олон удаа зээл өгсөн. Данжаад мэдүүлье. Одоо болохгүй. Чи битгий галзуу. Би яг уу данжаад байна шүү. Би танай данжаад чигамин хяактын гудамжинд байна шүү. Олныг ёстой шорон төмийг баруун сугаан цэврүүлдэг. Дэхэд бас үлдсэн байдаг. Арихвэн уу? Алимтаас өстөө толгой бич яваад гацхай. Чирээ дарга. Ийм дээр дэмээ хаа. Газар нөхөн шир юксгүй ямар ч гэсэн чирээ. Чива юу хийнэ? Цааш. Гүржээ. Тасуу тааш. Манай тэник юмны учрыг мэдэхгүй. Та халуу хоол идэх үү аа? Гүржээ. Та надад хэлэхгүй яагаад? Жигвар. Гүржээ. Чи урд нь надтай дайрал гэж намайг дагсан болоо. Тэгвэл төр хэрэгтэй зайран болох байж юу? Үгүй. Буцгаа дүвчгэн дээр зайран болох байж. Гүржээ үнэгүй ярих. За та ямар арих вэ? Ганцай нэг шиг. За. Алюминий хүйтэн цай байна уу ам хатч өглөө. Цай байхгүй. Яагаад? Таныг сайнаас харсан болохоор чинь төлөөний гар зуул гэж бодоод. Ачуур айхач явдрандаа хэлчихээ шивдэ. Хээ. Энэ наа. Энэ зөвхөн болов. Уулзсан. Тэгээд байна. Намайг хоршоонд ажилласан. Хоршоонд хэдэн гуйлагч байдаг сохор зоосоо нийлүүлж байж хоршоо байгуулсан юм бидтэй. Одоо ч даашин хүү Бээжийн содон даржаа нарын бүл хэрэггүй болоо шивдэ. Тэрэн дарвал миний дөө буянтын ганцны хооц санаа амар гэдэг затгалав. За унтуу. Би тэгж ардын хоршиг архины шихургаар солихгүй. Ямар ч гихнэн би зулай дээр чинь гიშгэд дөрсөн ах чинь байна. Бараг чинь тэнийгээгүй чи бас яана гинэ. Гүржив таны шатаа дээр дуулчих.
Алив тамина. Ажил хийх хүн байна уу? Төсөнд нь бараа өгнө шүү. Ямар ажил? Ачаа болгох, бараа хураах, мужаан гэж янз янзын ажил байна. Хийх үү? Ямар бараа өгөх юм бэ? Гурил, шаруудаа, тамхи, даалим, ямбуу. За чадах юм байвал би хийнэ. Өсөн чихэр өхөө баха. Өсөн чихэр байхгүй. Харин цаасан дөлгийтэй чихэр бол би. Өнөөдөр тэр чихрийг битээ ав. Тэр чинь бузар юм гэнэ онтой юм ахгүй. Гутал бий баха. Би. Тэгтээ шүгээр хар гутал би. Харин хямдгүй. Нилээн хэдэн өдрийн ажил хийх хэрэг гарна. Үзье хаа. Энэ ямар үнэтэй? 2 янчаа. Суаваараа. Суав. Ой, хүүхэ. Энэ даруулга. Энэ таны даруулга. Үгүй хаа. Хөө яа гэвэл тань даруулгыг хаанаас олов? Энэ зах дээрээс. Яа хайчихсан бол сүд болох нь тэр шүү. Маа. Алина та. Хайчихсан бол танай хар хүн чинь загнах уу? Яалаа гэжтэй. Ээж загнахгүй. Таны хаана нэг юм бэ? Орхон энэ үхэн. Ойрхон ч гэсэн. Харах хөшин байсан бол ч таныг булаагаад ачлаа гэсэн. Гигэн цагаа өдөр чи юу гэх вэ дээ? French Baguette Франц технологиор дарга чихэр компанид үйлдвэрлэв. 2017 оны цоо шинэ Америк загварын тавилгууд ирлээ. Сохо тавилгын хэлбэр. Анда дизайн студи. Төгс урлахгүй. Монголдо бахархалтайгаар үйлдвэрлэв. Үндэсний үйлдвэрлэгч Шилмэл Бөөдөв. Сар шиндээ сайхан шинлээрээ. Заримдаа тэмцэх биш. Гэвч ёстой үе. Аа тийм шүү. Монголдо бахархалтайгаар үйлдвэрлэв. Үндэсний үйлдвэрлэгч Шилмэл Бөөдөв. Сар шиндээ сайхан шинлээрээ. Анда дизайн студи. Төгс урлахгүй. 2017 оны цоо шинэ Америк загварын тавилгууд ирлээ. Сохо тавилгын хэлбэр. French Baguette Франц технологиор дарга чихэр компанид үйлдвэрлэв. Та бац. Алло. Манай хашийн. Зүгээр би орлоо тэгээ. Ээж загнаа. Яагаад? Таныг үгд санах юм билээ? Танд хүнийг гэхгүй юу? Болохгүй юу? Тэгвэл захын өргөчөд хэлж. Үгүй ээ. Ийм захын өргөч байдаг гэж хэн үнэмших юм? Үнэмшихгүй гэж юу? За тэгж яах. Чиний нэр хэм билээ? Яах нь? Яг зүгээр танилцъя. Тэгээд нэрийг хэлэхгүй юм уу? Үгүй.
Гойли өргөө байна. Өвчөө. Энэ хэний хашаа вэ? За яах нь хүм? Бадбар вангийнх байна. Энэ хатны нь ямар хүн байдг юм бол? Саваагүй тарихта чи яах нь? Чиний үеийн ахайт юм би. Үгүй тэгээд тэр чинь зардсан юм уу, хатна юм уу? Уул нь хатны чатна л да. Чамд ер нь ямар хамаа байна? Бадбар ван гэдэг чинь хизээний харгис хүн. Их хатна толгой дээрээ гаргачаад л баг хатна зарцлаж байдгийг. Өө зайлуул. Тийм баха. Өө зайлуул гин шүү. Яасан илүү замтай амтэн бэ? Мидо. За чи нэгэнт минь туслах болсон хань ингэнэ. Энэ шуудатай гурлуудыг тоолж аваад энэ дээр хураалгач. Энэ хайрцагтай юмнуудаа тэр барьж байгаа сарвчандар хураалгаа шүү. Аха. Би тоонд мо хэд хүртэл тоо мэдэх үү? Мэдэхгүй. 10 гаруй гэж мэдэх. Алимидо тэр 2 жил байгаа. За чи тэгвэл энэ шуудатай гурлуудаа тоолоод 10 болохлоор нь нэг ийм харчлаа үүртлээд байгаарай мэдв үү? За. Ийм их. Энэ хайрцагтай юмнуудаа 10 болохоор нь нэг ийм цагаанчлаа үүртлээд байгаарай. Маа. За. Миний хийх ажил энэ гэж юу? Тийм ээ, юу гэж? Аха. Ийм жоохон ажил хийгээд хизээ готалтай болох байд. Зүгээр ажил мундахгүй. За чи энэ улсуудыг ажиллаа хийгээд дуусглаар наад хэлээрэй. Би яваад нэг жоохон 8 хийгээд. За. Энэ орос хурц чинь ус аваад байдаг юм байх ч. Тийм юм билээ. Тэ харин тэр хамигч гойргүй дээ. Өхөй. Сэвсэж нойтон гэж бодсон юм биш үү? Сураагуулда тэр муу ердэ ханиалгад болохгүй. Таймхийн чи ямаа. Заавал шуун хэм төсөр юм бэ? Гэт хоёр жоохон хялгастай ирсэн. Хариуд наваа юм өгсөн шүү хөөх юм. Түнши 8 пэч зүйлх юм алгалтоо. Тийм. Харин таргунаас авдаг уу? Авч байна лээ. Тэд мэдэр гэлөө. Тийм. Чи юм ахна. Яах нь? Тэ жаахан хүлээж гараа. Би одоохон дууслаа. Хайрын чам. Эртээ таны хэлснээс хойш хэд хэдэн орны үндсэн хууль судаллаа. Зөвлөлт орос улсынх нь бидний жишээ болох нь дээ. Харин хожим бидний энэ туршлага олон оронд хэрэг болно. За. Та тэгэхээр ардын хурлыг төрийн үндэс гэж үзэж байна уу? Та надад тэгж ойлгуулсан шүү дээ. Миний сандыг төв хороо засгийн газар юу гэх юм бол доо? Хүлээж авах гэж бодож байна. Тэгэхээр бид эхлээд үндсэн хуультай болъё. Дараа нь энийг үндэслээд хэд хэдэн хууль боловсруулах хэрэг гарна. Байдлаас үзэхэд зарим маань одоо ч гэсэн хууль дүр маань зөрчиж байна. Та гүржвийг дуулаа гэдтэй. Дуулалгүй яах вэ? Энэ мэтийн танхаа явдлыг эцэс бодох хэрэгтэй. Зарим юмн дээр тань шиг хатуу байх нь зөв. Тийм ээ. Бид юм бүхнийг шинээр эхэлж байгаа улс эхнээсээ зөвөр эхлэх хэрэгтэй. Өнөөдөр би таны засгийн газар өргөсөн бичгийг уншилаа. Би гадаагаар. Тэг. Захирагдах ёсны талаар айхтар бичсэн байна. Нэрийн энэ ардын засаг ард гэдэг нэрийн дор зарим ухамсаргүй яггүй танхаарч байх шиг санагдах юм. Засаг гэдэг маань ёс төр гэсэн үг юм шүү. Нийтэд ойлгох хэрэгтэй. Тийм ээ. Олон түмэнд эрхийг мэдүүлэхээс гадна үүргийг ойлгох хэрэгтэй байна. Бид тэр бичгийг чинь аваад бараг тэр чигээр нь зарлах хуудас болгоод нийтэд тарахаар шийдэж байна. Боинта ойрноос танай Дизни тоо цөөрөөд байна да. Дизни тоо цөөрсөн ч
Холцоо нэмэгдсэн шүү дээ. Хягтын хятад ганцны халуун тогоо энээс олон биедтэй байсан юм шүү. Тэр яах. Зах газар юм дутуу байна шүү дээ. Манайд бол хүний хар нүднээс бусдын байна. Бодоо яахтар хүн надаас танай дотор газар лууны махаар хоол хийдгүү гэж асуусан. Луу бол тэнгэрийн амтэн хүний заяа дутсан шүү. Бодоо тэгж ярих хүн дээ. Яг тэснээс нэрээ чинь гамингийн хүн соолны илүүж байдав. Тэр чудлаа. Харин та нарыг алтанд байхад арьсны язархаа шахсан 9 сайхан шараа туужирж байсныг та одоо санаж байгаа биз дээ. Нэрэн тийм. Чи шараан туугаад чамайг дамирн туугаад байдаг. Үндэ чи адайдан дээр ноноогүй шүү дээ. Хашир бол хаширхаар болж. Гэ та чи юу яриад байна? За тэр чи яах вэ? Хаяа иймэрхүү газар ирээд санаа таарсан хүнтэйгээ наригад явах сайхан шүү. Тань шиг дээгүр тушаалтай хүнтэй над шиг амтэн хаяг такши мууж юм ярилцна гэдэг их завшаантай хэрэг юм. Тийм манж үг хэрэггүй. Төрийн аль гэдэг чинь над шиг хүнд нэг ёсон дон дөнгө юм. Тэр дөнгө чинь над байдаг болоос. Тэр гэцүү биш ээ. Чам шиг юмтай хөрөнгө мөнгөтэй хүн. Тэр хөрөнгөө зөв тийшин зар. Тэгэхгүй бодоо шиг хүн зээлүүдээд ямар хэрэг байна? Ашиггүй болно шүү дээ. Би бодоод мөнгө өгөөгүй. Та ер нь юмны удын нож ярьсан дээр баг шүү. Хаа. Би хотлоо ярьсан болж байна уу? Тэгвэл хамгаалахын дамирын гар шалгуулж нэрээ олж явах хэвээр. Гүй та намайг би тэр бодоогоос л болж байхгүй юу? Тэр чинь хаан төрийг дахин мандуулаад мөнгө чинь төлнө. Бас тэгээд гүнгийн зэрэг өгнө гэсэн. Би тэгэхээр н бодоогийн хаан төр мандуулах чиний гүн болох хоёрчтэй. Уян тойрноос нойргүй байдаг болж тэднийхэр оргондоо улсууч олон болж. Эд чөр нийлэр юм амжуулж явах шиг байна шүү. Гэнэгээ батгийн цуслан гарсан гэсэн биз? Тэгшээ. Сэргийн гүржих тэднийтэй сахал буусан гэмжээ. Маа. Тэр гүржив бодоод санаатай юм уу? Маржмаа санаатай юм уу? Бүр салхаа болсон байна лээ. Тэр хослуулаад байх санаа байгаа. Тэр аргагүй. Тан харч зэрэгээс хөөгцөн орох газар олж ядаж байгаа биз дээ. Маржмаа байгаа хан тэр зовлтгүй. Нөгөө мяго оржигдраараа алтан булгаар хил давсан байна лээ. Тэр муу яруу явж байна. Тэр аргагүй. Энэ дэд намтай хосусыг босгож яваа сэтгэл намраад явж байгаа нь тэр. Тэгээд орос нөхөд маань мягого эр хүчтэй саатун хөнгөөж өнөж бойсон. Бот. Бандонгой. Над мөнгөви. Банад. Та тэрнийг ярьж яах вэ? Танаа төвч мачаа. Лууцангой. Та их ядарсан байна. Цаанаа очиж жаахан амарч ив. Данзангой та лимузин чийчэн загсан байхаа. Тэр чийчаныг би дотор газар таньдаг хүн загсан. Хэдийг л бол авч болно. Ганцхан жанчуугийн зам муу чийчан их том тэмээ даахгүй. Тэгэхээр жанчуугийн замыг засуулвал шүү дээ. Тэр чи яах вэ бодъё. Дуусан хэлэлтгүй би ч гэсэн амар байна. Данзан сайдыг өрөөндөө оруулж амруулах.
Наржмаага сайх хэрэггүй. Тэгээд ч бид орох галахын цагдж байдгийг. Энэ маань өглөө оройхоо ир явж сархтай зүсүү авчих. Ээлэж гисэн бэлэм дагмадыг бодоход үзэл нь хамдаж магадгүй гэж юу? Тагмад наржмаа хоёрч үнсэтгэж сэтгэрэг байхаа. Наржмаа тэрэн гэрэг санахгүй. Тэгээд ч надаар байгаа юм. Гэрэн болгоомжтой байхад илүү итгэхгүй шүү. Тийм ээ. Тийм. Энэ 7 сарын 11-нд хөлсгөлийнхаа ойг хийх нэ. Сэги яамна шийдвэр гарч Сүхбаатар гарын үсэг зурсан гин. Тэгэхээр бид энэ ойгоор нь яах ёстой? Ерөнхийдөө яасан? Огдойцэнтэн юу гэж таалах бол тэр сонхор тангтай тангдаг Монгол улс болоод л байсан юм. Оройн дэд очир дарвагдлаа маань тэгж хэлгүй алдсуулна. Дамзан сайттай яриул яасан битээ. Сүхбаатар тэр хоёр хизэнээсээ дүнжин муутай. Тэр чинь болох л юм. Чагдар зүг та тань дээр туршаад үзвэл үчихгүй юу? Олон данзан бит хоёр ам санаа нийлжил байсан юм. Одоо юу л бол та. Тэрнийг би дуусаа. Анжигны асуудлыг нэг нь шийдсэн. Засгийн газрын шийдвэр биш үү те? Тэгэхээр ноёд пядлуудад дахин таниуд чи ойлгоо биз? Энэний төлөөний төшөмдөд даруй мэдгээд. Заавал. Сонгоны болон дуусан зэвсгийг ялсан байлгаж байгаа. Байлгаж байх нь зөв. Тэгээд гүржив бодоогийн баруун гар нь одоо юм биз дээ? Тийм гэн тийм ээ. Бодоо бол зөвхөн бодоо биш. Цаана дамбиж хятадын зэрэг ихсэн байгаа. Энэ хэргийг бас болохгүй. Мэдлээ. Хөрхи монаржмаа их тосолж байна да. Би энэ сайн уу? Ямар шиг байна? Сайн. Харин нөгөө гүржив оролдоод их сонголтой байдаг. Тэгнээд татвар гүрэлдэ. Тагмитийнхаа ижийг нүүж очиж гэдэг юм. Гэхдээ бид одоохондоо жаахан байж гэнэ гэж байгаа. Зөв. Наржмаа маань балчирдаж дүргэж хвээдэ. Ер нь энэнийг анхаарч туслаж өгөх цаадуулан цагаа. Хэдэн энэ ажлыг нэг тийш болсон хойно жинхэнэ ажилчнаа болгож авнагаа. Тэгье. Тэрнийг одоо өөртөө хэлээд яах вэ? Мэдлээ. За явцгаая. Нөгөөдөл мань хүлээж байгаа баг. Жанжин таны хэлдгийг би зөв гэж бодож байна. Манай Монгол улс бол багвуурай удаас. Гэтэл хажууд маань хоёр том гүрэн байдаг. Хинийн дэшхүү гэдэгт эргэлзэх зүйл хэндмааж байхгүй биз. Би зөв зарстай үрдээ холбоодох тоосон шүү дээ. Зөв. Дэшхүүл саалсан. Найдвартай болсон. Тэгвэл дамжи яагаад бидний дэшхүүч гадаадд зөвлөлт тулс дотоодод ард түмэн. Энэс өөр тулгуур юу байхгүй. Энэ талаар бид бодол санал нэгтэй байгаа нэг хэрэг. Данзангийн тухай чойгуулсангийн хэлдэгч учиртай. Ойрноос данзангийн талаар хачин юм дууддаг боллоо. Бидний үүсгэсэн хэргийг бодоход тэр арайч хятадын шинхай нарын талд ормооргүй юм. Гэхдээ их хэргийн ихэнд юм хаашаа чойгуулж болдог. Цэрэн дөрж байгаа айхтар хэллээ шүү. Тэгвэл юм зөвөөр ирэх ёстой. Хэрэгтэй болвол бид зоригоор хэзээний дутаж яваагүй. Одоо нэг үе бодоход хувьсгалаа хамгаалах хүчтэй бол тийм ээ. Гадаа дотоодын дайснуудыг дарахад манай цэрэг чин үнэнчээ илхэн харуулсан. Тэгсэн. Цэрэгийн хүн урдаагийн зоригтой. Ардаа туслах хүчтэй байсан цагт зоригтойж байж чадна. Үнэнч явна. Бид хэд санаа нэг болохоор яриач адил байх шиг дээ. Энэ чигээрэл намынхаа тал, жанжныхаа талд байвал төр төмөнтэй гөлдөн. Ээжээ. Би баслаа. Яах нь вэ? Би аавын үр дарлаа. Зүгээрээ аав нь ажлаас ороо исэн унтаг. Их унтах муухай өдөөс унтлаа гэж айлын хөвгөж шаадна. Тэгвэл шоолгоос өмнө басдаг хэрэгээ. За явъя. Хоёулаа гол дээр очиж нүүр гараагүй. За тэгье.
Нүрэ агаа миний хүү. Аваа. Оо. Та сайхан уу мөн үү? Чи юу гэж боддог вэ? Би таныг сайхан гэж боддог. Тэгээд Эвтээд хэдэн хүүхдүүд бодлоо зарим нь таныг сайхан гэж, зарим нь таныг муухан гэж байна. тэгээд аль нь дийлв? Алин ч тийгээгүй. Миний хүү сүйд том болсон хойноо аав чинь юуны жилөө зүтгэж юу гэдгийг аяндаа ойлгоно. Мэдэж байна уу? Мэдж байна. Мэдэж байна гин шүү. Нэрийн шүү би ч ойлгоно. Тэр хүүхдүүд ч бас тийм ээ. Маач. Маач. Хайж гэнэ үү? Орос хятад мэдрэхгүй амтан хойноос энэ хавар өгдөг дээр хооллоо. Харин нүдэн дээр урахтал таарлах юм. Өнөө гүржүүн дүү юм гэх шиг. Ямар гүржүү? Ягаад цэрэгт байгаад гардаг? Тэр уучгайгүй хаа. Игчээ, би бүгжээ мартчихжээ. Сайн уу та? Сайн чи хаачих нь. Захарах гинэ. Явъя хөөе. Дуудаад байна. Би явъя та. Хоёулаа сүйд уулзъя. За маргааш өглөө заавал шүү. Чи чинь Балбар бангийн хашаа хавар зэрэгэлдээд байна уу? Энэ одоо яаж байна? Хатнам залуу юм гинлээ. Тэгээ юу гэж? Тэгээд яхад та томсголт насны мэдчихвэл ангийн дайсантай нийллээ гэж лавн та. Миний хэрэгдэнд ямар хамаатай? Зөв доо миний дүү. Тэгээд чи ч одоо ноёны хатд сэтгэлтэй болчихсан хэрэг үү? Авиж хоёр нохноо атан тэмээ алтмон хоёр өгсөн юм гин. Тэр чи юугаар тэгэх юм? Одоо энэ сампингийнхаа хэдэн хар ирэхээр үү? Яа, одоо нэг боо шиг юм боллоо. Хүүзнээс авсан шинэ боо гэсэн зүгээр улаан зэвгэж. Уул самт наадан баяр болно гэд унахмар өмсгтээлийн зэхэд байхад та энэ бууныхын гол төмийг долоочих гээд байдаг чинь юу болж байна? Миний доо. Наадан болохгүй найр болно. Чи юу болохгүй гэж нөгөөдөр шүү дээ. Нөгөөдрийн наан өнөөдөр ч гэж байна. Маргааш ч гэж байна. Лайч байна, зайч байна. Би таны үгийг ойлгохгүй байна. Ойлгож чадах юмгүй. Харин чи орой заавал гэртээ байна шүү. Энэ бол тушаал. Тушаалий. Гайгүй ч байна. Чи хоёулаа адилхан байж. Үгүй тааш удаа харахад эрүүл юм шиг байх юм байна шүү. Ахан сохтуу. Гэхдээ би уусан архиндаан биш, уух архиндаан сохтоод байна. Үгээ ч олж чадахгүй шүү. Ёстой л нэг нэвтрэн гэдэг нь энэ байх та. За. Чиний дамаад бат. Ахаа би шууд тавны хатаа гардаг. За. За энэ жижиг чулуунууд юу юм бэ? 10 хүрэхгүй санд гой. Орлих. Хайрцагтай юм. Далан зурга яг да. За одоо ингэнэ хөө. Чин чулуунуудаа буцаагаад өөртөлчих. Тэгээ шуудаатай гурилаа хураалгахтаа дахиад ол мэдв.
10 боллоор нэг том чулуу хаяад байгаарай. Тэгээ томьёогоо дуусгаар жижигийг аяа. Зүйтэй. Чулуутай гурлаа зөөд дуусахад чинь чулуунаас чинь үлдэх юм уу дутвал надад хэлээрэй. Ачхой тэр хүрэн бүсүнээсээ. Аль энэс үү? Тийм ээ, өргөнтэй юу? Дээр нь дааж хэр орох вэ? Хэдэн мод орох уу гэж юу? Тийм ээ. Танд бол 6 мод, Жанжинд бол 8 мод ирээдэл орох ба. За 6 мод авъя та. Тэр цаастай чихнээсээ тавгнах. 2 жин л таалаа. Тэгчээ энэ чихнээс битгий яав. Яагаад? Бозор юм гинлээ ондоо юм ахгүй юу? Ухаа хин зам тэгж хэлжээ. Чи сүхий таних уу? Сүхнаад хэлэхдээ жимс бормаар хийдэг гэсэн. Маа. Чи идэд. Манай хүн ингэж идэгдгийг. Амттай шүү. Хүүхэд амтыг авахаараа 5 хуурайчаад байдгийг. Алёхана чихрээсээ 3 жин. Аюуша. Нааш. Зайна мийдо. Өмс. Ардын хоршооны аюушгүй хөл нүцгийн явбал аюуш миш хоршоо муу хэлүүлэн шүү. Шин саргагийн ихнээс нь өөдтэй өнгөтэй авч яваарай гэж Сүхбаатар ба надад хэлсэн юм. Өмсч. Аха, би энийг авахгүй. Яагаад тэрүү? Ажил хийж болоо. Одоо чихрэл авъя. Чи ажил хийнэ хий. Таарч байна. Чиглэлд өмсөрөө мийдөө. За. Ажил хийх юм л ашигтай шүү. Хүндэт нөхөр Сүхбаатар. Хүндэт нөхөд магсарж яв чойлсон нараа. Цагаан намын хулгай нарыг дарж утгах хэрэгтэй. Онц гарамгай гавьяа байгуулсан учраас та нөхөдийг зөвлөлт засгийн газраас Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоо шагнасныг гардуулан өгөхийг зөвшөөрнө. Өнөө орой засгийн газар Сүхбаатар чоолсон Максаржив 3 хүнийг зөвлөлт орсуулсан Байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ. За тэгээд олон хүн байгаа юм. Бид нас устны цөм байсан юм шүү. Тэрнээс гадна чалбилж байгаа. Хамгаалалтын сэжиг авсан шиг байна. Тэгээ юу? Өнөөс хэвчэрч болохгүй. Юу гэсэн үг вэ? Энд чинь бусдаа хэлвэр гэж амжихгүй байна. Чи тэр талаар санаа зовлтгүй. Манайхан цөмөрөө байр-байрын байгаа. Харин одоо сэргийхээр Сүхбаатарыг барьчихна. Тэгээд лосол. Догсон. Чоолсон. Бас Америк. И хурцукай. Я бурхан гончихсон. Энэ хэргийг нь юу боддог бол? Ямар ч гэсэн нөгөө хэдэн би зэвсгрүү хөдлөсөн бодоо байна. Эдгээ сандар бүх юм үйлстэй бүтэн. Харин би бодоо биш өнөөдрөөс мамаага болоцай. Энэ мөчөөс ихсэн таны төлөө зүтгэхэд би бэлхээ.
За тэгвэл чи хамгийн түрүүнд Сүхбаатарыг баривчил. Хой! Хэе болов гаач. Юу нойч магч. Ёо! Отохон байна. Бушуудаа бушууд. Гэрээс захиа ирсэн манайхан сайн гин аав мөдишний маа. Захиа юуны ч аавтай малтай. Юу? Таан ч төрөөр гэж бай. За битгий амшиглаад. Ямар ч хинэ бос. Тэр миний бууг ав. Хуцал босгоо байлаа. Гараа тар. Та бушуудаа бушууд хуцал. Одоо зэвсгээ авч үзэж байгаа хаа. Энэ хүн хойгоор гол гавлаад ирнэ үстэй. Очтгоо. Эний та сэргээ болгоод сувын нэг ажиллах юм байгаа үү? Амчгүй. Их олон баг. Харин бараагаа нэг харуулчих. Урам зориг сэргэж магадгүй. Та намайг жанжин болгоно гэсэн. Би тайж өгсөөтэй хүн. Энэ ширүүн цагаар бидэнд харцч гэсэн чадхтай хүн хэрэгтэй. Зэвсэг одоо яа зүудээ ээж аваад баларсаа. Эй, тамне, зүуд боллоо. Аюул боллоо бурхад аммын. Цэрэг яасан бэ? Би дөнгөд дэвсгэн авах гэж байтал гинтэс галгараа зүуд боллоо. Тэргүүд замбраагаа Сүхбаатар хайцсан. Дээдсэн минь дэвсгэн авахудаад явуулна гэсэн энэ боллоо. Хөөе. Яа цаасаа. Осоо. Сүхбаатар одоохон бай. Ich bin auf Schwach. Was für? Doch, gut das so. Талхны зэвсгийг авахаас өмнө амжилт хэлбэлээ. Сайн байна. Хүний амигс үйдв үү? Гайгүй 3 хүн шархтаж хэдэн хүн галж шатсан. Бодоо бидний гарт орж энэ ховигдаа шавтарлаа. Дамирын чи чухал газруудын хамгаалалт ямар байна? Дахин шалга. Мэдлээ жанжаа. Сажламыг яах вэ? Сажламыг уу? Энэ бол бүхэлдээ нэг хувилдан байгаа юм. Тэдний хэргийг сайн хянаж цөмийн шүүхэж хилжүүлэх хэрэгтэй. Мэдлээ жанжаа. Жанжин Сүхбаатар. Хонбаатар ирж байна. Орчон юм болсон шинжгүй байна шүү. Хаант минь юм болоогүй юм чинь дээ. Та юу айлдаж байна да? Одоо дэмий юм хийжээ. Сүхбаатарыг жигшээч хэлээ. Энэ тийм амархан хүн биш ээ.
자. Чимээ танаа хүлээж. Чи та нэг хоршооны боцоход оруулж өгөөч. Чи яахан хүлээж ирэх болохгүй. Хэн сууж явах вэ? Хүн эмнэлгийн газар хамаагүй орж болдгоо шүү дээ. Би нүунийг бацхад оруулж игээд харъя. Болохгүй хүн болохгүй. Доктор мэдвэл аашруу. Явъя хүн зүг чамжинтай бол. Хой, дүүмэн.
Жанжимэн. За, амархан сайн байна уу? Амар байна уу? Амар сайн байна уу? Уг би таныг хаалцлээ. Би танд зүрхий буруу юм хэлсэн гэж дотор зовж. Яав. Байж. За байц. Юу блэ? Ягаад вэ? Нойдон зах дээр би таны үүдээс нэг их бураагүй юу? Тийм билүү. Тэрнийг би санахгүй байна. За тэгээд ардын цэцэг ямар санагдаж байна? Та надад томтой хариу өгөөгүй шиг санагдах юм. Үнэхээр үүс нь үржитэй бүчи байх шиг байна. Хаяагүй нийтрэн тэгж шоглож байгаа юм чи. За үгүй. Нөгөө багш нь сайн уу? Ямар багш? Ягаад дээ нөгөө Ленин багш уу? Тийм. Сайн. Өнөөдөр хувьсгалын хойг тэмдэглэж байгаагаа дуулаад бидэнд бүгдээрэнд нь амгалан уламжилсан байна. Тандж бас шүү дээ. Ишүүр гэдэг. Манайгаан дандаа бодож болгоож байдаг байх нэ. Тэгэлгүй яах вэ? За тэгээд наадам хэр зэрэг болж байна та? Сайхан. Урд урдынхаас илүү сайхан болж байна. Уг намайг залууданд явахад та энэ ажиллаа хийсэн бол би яваад тус болох байсан байх та. Өвгөнгөө хэлдэг зөв шүү. Тийм ээ. Энэ засаг маань ард түмний засаг. Нэг нь хөгшин гээд нөгөө нь хөрвөөгээд хойд суугаад байх юм бол энэ төрийн маань үс ямар шүү байхад те. Та ч гэсэн одоо гар бие оролцоход хожигдоогүй л байна шүү те. Ахан чадлаараа л яах. Нэрийн ардын засаг юм аа. Олон юмдаар мэдгэж байна. Энэ наадам, энэ цэрэг, энэ олон том, энэ их сүргүч. Хэзээ Монгол улс маань юм байлаа да. За, хоёулаа яваа 5-ын даваа эхлэхээр ирээ да. Тэгье. Өвгөнгөө наадам дуусгах нь үз. Тэглгүй яах. Ер нь би тантай дахиад нэг уулзнаа. За. Үчи. Мартнаас мал минь бүрхэж богдгийн тэнийг өргөх юм. Сосноор нэг адис авах гэсэн юм. За яшиг сүүлд болъё. Сүхчэнжтэй хооч өрсөр байгаад мартчихжээ гэхэд эмгэн маань их хангинахгүй байлгүй. Тийм ээ би вэ. Энд хүнтэй уулзъя. Үгүй таныг муу байна гэж дуулаад ирлээ. Таны тухай хүрээ хөдөөгөл ярилцгааж байна. Сүхбаатар руугаа тань дээр ирээ юу? Ирсэн. Хүн сайн юм хийж явах. Буян болдог гэж үний юм. Танихгүй зөндөл хүмэрч уулзах юм. Ерөөсөө л яваа. Би үргэлжил таныг боддог байсан. Одоо ч гэсэн. Тэгтээ одоо өнгөрлөл дөө. Дахиж тантай уулзах чадахгүй байх л гэж бодох юм. Байг минийх үү? Үү задгаа байхаар гайхлаа шүү. Ээжээ. Оо чирв үү? Ажилчин тараа юу? Харлаа. Янжма. Оо. Нөгөө бацхнаас болчих. Яа нэг юм. Хизээ. Саяхан. Гайгүй юмсан. Хин тэгж вэ? Чой болсон. Би ер нь явлаа.
Янз бүрийн юмд санаа зовоод болж өгөхгүй нөхөө. Чи хоолоо идсэн үү? Эцээц. Чи ойрноос нэг юмд зовоод байна да. Чи намайг зүрхийн ажиж шүү. Онцгой юм болоогүй. Гэхдээ санаа зовох юм гараад байх юм. Танзантай санал зөрөөд болдоггүй хөө. Зүрхч яахгүй үнэн зөв л олох хэрэгтэй дээ. Би өөрийнхөө зөвд өчүүхэн хэрэгэлцэхгүй. Урд би юм ихтэй дахтай ажил хийж явсангүй. Амтэн хүн захирч нэг сүрхий явсан биш. Тэгсэн одоо ардын цэргийн жанжин болчихсон байдаг. Тэгээд энэ үндэн ирдээд нөхдийн хөвгөнд орхон болчихсон юм биш угаач гэж бодлоо. Чи тэгээ яруу. Магсарж байгаа цэрэм доржгоо чаавсантай. Цөмөрөө миний хийг зөв гэж байгаа юм. Би дахиад сайн ярилцсанаа хөө. Би ямар ганцаараа шийдэх биш. Одоодаа хэлэлцэж хийдэн шүү дээ. Танзан та үндсэн хуулийг боловсруулах төслийн талаар санал өгөөгүй байна. Би ч амжихгүй л байна. Хорол дээр шууд ярихаас тэгж болно. Бид өөр дээр нэгдсэн нэг саналтай байвал зүгээр болов уу? Төв хорооны тэргүүлэгч гишүүн таны санал бидэнд их чухал бай. Тийм биз дээ зэрэндэрж байгаа. Тэгэлгүй яах вэ? Яах вэ? Та нар сандаа нэгтгэж байна. Би та нартай нийлэхгүй гэж байгаа юм биш. Гэхдээ надад өөрийн гэсэн санал байж болно үстэй. Би цөмөрөд өөрийнхөө саналыг ярьж байна. Тэр бүхнийг нийлүүлж нэгтгээд намын төв хороодсын газрын зар яар. Хийхэд амархаа, хийхэд хэцүү. Хэцүү нь хэцүү. Гэхдээ хийхэд хэрэгтэй. Жанжаа. Гүржийн асуудал юу болж байна? Чи витер дайсантай тулах үүрэгтэй. Тантай ойр ажиллаж байсан хүн болохоор тэрнтэй ойр ажилладаг байсан ямар хамаатай юм? Тэр ард түмнээс оруулсан дайсан. Тэгэхээр манай тэрийн хууль мэдэж хийх ёстой. Гэтэл Батсөх бол ёстой эрх хүн. Тэр ард түмнийхэн талд үнэнчээр яваад нас барж. Энэ бүх хэргийн эзэн бодоогийн талаар тодорхой болсон. Бодоод ногдуулсан ялын төлөвлөгөөг өнөөдөр засгийн газар баталсан. Гэвч манай хувьсгалын дайсан бодоогоор хязгаарлагдах бишээ. Дайсны залим их улам нарийсан. Тэгэхээр биднийг сонор сэрэмжтэй вэ гэсэн үг. Мэдлээ Жанжаа. Наржмаа маань тогмитийнхоо мижигэнд яваад очсон. Ер нь тэгээд эндээ ажилд авна гэж байгаа шүү. Зүйтэй. Эмэгтэй хүн ажилд нарийн юм байв гэдгийг. Буянтын бичээч шиг болох юмсан. Чи тэрүүнд бас сайн хийж өгөөрэй. За. Буянт данзангийнхаа уяагийн даруулаад авчихлаа шүү. Одоохондоо богино уяа хийгээд л бай. Мөд сунгаж хол үсэр гэж хэлэндээ. Тэгвэл хоёулангийн болоогүй. Ингэсээр байгаад бас нэг удаа болох юм. Ямар ч гэсэн нам данзанг дагаад гойхгүй. Харин намаа дагаад засрах боломж өгч байж магадгүй. Тэгвэл буянтыг л авсан байх. Болохгүй. Бид нэг хэсэгтээ гаднаа дайсантай, дотроо дайсантай. Дайсны хүрээлэл гэх юм уу да тогтнох улс байгаа юм. Тэгэхээр бидэнд харж байх нэг хоёр цонх хэрэгтэй. Хэн нь юу хийж вэ харж байхгүй юу? Буянтын бичээчээс гадна хүн оруулах хэрэгтэй. Буянтын цонхны гүшиг дандаа хаалттай байд. Чи ирээ юу? Шүүхэн хурал тараа юу? Тарсан гинлээ. Бурхан гончихсан. Жанжин. Сүхмэн хаад хуржуугаан дуулсан бидтэй. Одоо яана энэ харталгаа. Зэрэгдвэхийн та мэдэн шүү. Цаадах чинь ямар цаг аминаа 5 цаана гэж зовоодгүй байсан юм байгаа бидтэй. Өгөөсөө тэр бүхэн одоо хамаагүй болчихсон гэр юм уу да энэ чинь гавьяа зүтгэл гэж байгаас нь болов алтан амийн аврах харах байна уу да үгүй юу даачтэй юм болох гэж
ийм ч юм үзэх гэж. Би нэг ард төрсөн хүүгэн гэдэг юм аа. Ямар нүрээрээ амийн гуйх юм билээ дээ. Та намайг бодод гимхэт. Хууль цаазаа мэдсээр байж юу ч ам нээх юм билээ. Яаж тэрний зөвдөх юм билээ дээ. Яг гүржүүгэд хүн ч юм гэж бодоод тандар ирсэн маань юм шүү дээ. Харин хийсэн хэргийг бодохоос амийн гуй яг ам ч ивлэхгүй л болчихдаг юм байна. Одоо ээжтэй юу гэж нэг хүн маань нөгөөгөө алчих гэж хэлэлтэй нэг. Гот хэл болондоо. Хүн бүүзэг ямар лайтай толгой юм үздэг байна. Муйхин өөрөө мэрч хүүгийн кэмбараг харгасан гэж бодсон болов уу? Гүйр хийгэн төрдөөнд дэвслээд дүүгэн цааш нь харуулаад бас чамайг алах гэж дараа нь яах байсан болоо манийга бас л алах байсан байх та. Чана Сунга та тайшир дийшээсүү. Би тэр мөхийн бодоод амийн гэж явдаг. Ээжийн нүрийг харах нүргүй болчихсон хүн идвэлөө. Тэгээд чи яах юм бэлээ? Яаж тийм хүний чинь царайг харна? Яаж хүүгэн гэж бодож явах юм? Хийх бараг харах хэрэггүй болчихсон. Амид яваач. Яах юм бэлээ? Дээр тэнгэр хот доор газар хатуу хөвчл болж байна. Чи бити ярддаг гэсэн биш. Чи яах юм бэлээ? Би яах юм бэлээ? Ахын болмогтаад хамаагүй юм содорч хуу да. Арай мотунра гомдоогоогүй үсттэй. Ийм юм болж байхад та ачимдад төвдлгүй ч яхад дээ. Зүгээр. Бид юу гэж гомдох вэ? За одоо ахын явъя да. Цаав. Би хоол хийж өгье. Та яарад яах? Тэг хоол хийдэг. Зүгээр хүүхдүүд нь манайхан нэг өдөр гарах юм. Ачаа бараага янзалж хилдэн тэмээгээ мэдүүч хонохоос. Бүр таг шүү. Манай нөгөө тэмцэн суусан хүүхдүүд энийг явуулсан. Тэр гурав сайн биз дээ. Ном эрдэм их сурч байна уу? Яах вэ? Оо шүү. Та бүхэн феодал ёсноос нийгэм журамд орох шулуун зам гэж яриад байх юм. Тэр шулуун замын чинь дунд нь нэг хэсэг тасархай ёроолгүй хар ангад байна. Тэрнийг яаж давж харах юм бэ? Сүхбаатар үхэлсэн үү? Гүй. Данзангол яриад байна. Яас их ярьдаг юм. Дуусах болоогүй юм байх та. Харин тасаа ойлгоод байгаа юм шүү. Үгүй. Би ямар дэдхийн гартадын замаар явъя гэсэн биш. Хөрөнгөтний бис замаар ч явъя гэсэн юм биш үстэй. Тийм үү? Тэгвэл 3 дахь зам гэж байхгүй. Та ойлгож байна уу? Би юм болгоныг аажмаар аргаар үзье гэдэг хүн. Аажмаараа. Хүрээ хаалган хоёрын хооронд зам тавих гэдэг чинь юуг аажим болох гэж байгаа юм тэрв? Энэ мэдээжин хэрэг. Бусад улсуудтай худалдаа хийхэд саадгүй болно. Бусад улсын бараа биш. Буутай зэрэг тэр замаар чинь саадаг байвал та яах вэ?
хятадын бүсний өрийг ч гэсэндээ. Тэр өрийг чинь төлөхгүй бол бидэнд бараа олдохгүй байна. Манайхан гяттын бараан тассан, идээсэн улс. Та сүрхий алдад ташаарч байгаа хүн. Мэдээд алдаж байгаа бол нэг хэрэг. Мэдэхгүй алдаж байгаа бол нөгөө хэрэг. Аль алинд нь нам яаж хандах ёстойг та мэдэх хүн. Би ер нь их төөрөлдөж яваа хүн байна. Та өцөгдрийн хурал дээр миний хэлсэн үгийг хүчингү болгож өгөөч. Амалдуул барьж болдгоо баха. Гэвч тань засцалруулах зүйл байвал дахиад үг хэлж болох байлгүй. Хичаавас. Та чи амархан бууж өгөх юм байсан юм. Бууж өгөхий сохрын газар сохроор, доглонгийн газар доглонгоор гэдгийг тэмцэл дөнгөж эхлэж байна. Оросын ялсан пролетар нарын тусламжтайгаар 1921 онд ардын хувьсгал мандаж жинхэнэ ардын эрхэт засгийг байгууллаа. Бид хөрөнгөт ёсыг алгасан нийгэм журмыг байгуулж болно. Бид ардын хувьсгалын байлдан олсон амжилтыг хуульчлан тунхаглаж баттган бэхжүүлэх ёстой юм а. Манай хувьсгалын гол ололт бол засгийн эрхийг ард түмэн шилжүүлэн ардын эрхэт ёсыг тогтоосон явдал мөн. Нөхдөө бид үүнийг үндсэн хуульдаа тусган авбал захна. Тэр хуулийг ард түмэн өөрсдөө хянан баталж, жинхэнэ ажил хэрэг дээр нь гүйцэтгэн явуулах ёстой юм а. Түр цагийн хуралд та бүхэн дайлдгах нэгэн зүйл байна. Үндсэн хуулийг зохиох ажил эхэллээ. Хуулийг зохиохдоо ард олны чин хүслийг баримтална. Ард түмний зориг хүсэл бол эрхэм дээд хууль мөн. Үүнээс гадна бид зөвлөлт Орос улсын өгөөмөр тусламжийг төсөглөн улс орноо хөрөнгөтний биш хөгжлийн замаар хөгжүүлнэ. Тэр зам дээр том харангал байгаа нь үнэн. Зоригоо хандтгая, зорилгоо нэгтгэе. Нөхдөө манай хөгжлийн эрэмгийн хурдан хөлөг хөрөнгөт ёсны ангал дээгүр дүүлэн гарч нийгэм журмын ёсонд биднийг хүргэж өгнө. Энэ тухай дэлхийн хөдөлмөрчдийн их багш Ленин хэлсэн юм. Владимир Ильич Ленин.